Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтан байвал хэрэв чам тодорхой аяас шаргуу хөдөлмөрлөх эрмэлзэл байгаа бол мөрөөдлөө биелүүлэх боломж үргэлж нээлттэй. Тэр авьяас чинь чамайг тодорхойлно. Яг л энгийн зөв цагтаа тансаг харагддаг шиг. Calvin Klein 1942 оны 11 сарын 19-нд Нью-Йоркод мэндэлжээ. Calvin хар багасаа л зураг дуртай байсан бөгөөд түүний эмээ ноёдын машинаар юм ихийг зааж ээж нь түүнийг бэлэн хувцас худалдаалдаг дэлгүүрүүдээр дагуулж явдаг байсан нь загварын чиг хандлага тухайн жилийн тренд гэх зэргийг харж байнга ярилцаж байдаг эмэгтэйчүүдийн дунд өссөн гэхэд болно. Calvin 5 настай байхасаа л загвар зохион бүтээгч болох хүсэлтэй байсан гэдэг. Тэрээр загварын сургууль суралцах явцдаа хүмүүст хувцас сойж өгдөг байсан бөгөөд загвар зохион бүтээгчийн урланд туслах ажилтнаар ажиллахын хажуугаар гудамжинд хүмүүсийн хөрөг зургийг зурж өгдөг байжээ. Зав чөлөө цагаараа өөрийн гэсэн бүтээлүүдээ хийдэг байсан ч энэ нь хангалтгүй байлаа. 1968 онд Calvin Klein Buenos Aires Schwarz's хамтаар Нью-Йоркод Calvin Klein брендийг үүсгэн байгуулжээ. Тэд тухайн үед анх $10,000 эхэлж байсан бөгөөд Нью-Йоркийн нэг жижиг шоурум дээр эрэгтэй болтой хийж эхэлсэн юм. Тус газрын дээд давхарт өндөр зэрэглэлийн бэлэн хувцасны дэлгүүр байрлаж байсан бөгөөд тэр дэлгүүрийн эзэн санаандгүй Calvin Klein-ий байрлаж байсан давхарт буужсан аж. Тэгээд Calvin-ий урласан бүтээлийг хараад сэтгэл нь ихэд хөдөлсөн тул шууд л бүгдийг нь авъя гэж хэлсэн гэдэг. Ингээд л Calvin Klein брендийг ирээдүйг тодорхойлох эхлэлнийхүү тавигдсан юм. 1969 онд Calvin Klein гэдэг нэр дээдсийн хүрээнийхэнд ихэд төгсөн бөгөөд тухайн үеийн загварын сэтгүүл төр дээр Calvin Klein-ий тухай нийтлэл гарч байсан. Тухайн үед Calvin эмэгтэй бэлэн хувцас бүтээж эхэлсэн бөгөөд энэ нь эрэгтэй хүний сонгодог хослыг эмэгтэй загварт оруулж эрэгтэйлэг загвартай эмэгтэй болтой байсан юм. Энэ загвар нь тэр даруйл хийт болж дараачийн 10 жилийн загварын чиг хандлагыг тодорхойлсон гэдэг. Гэхдээ 10 жилч гэлтгүй одоо ч гэсэн бид өдөр тутамдаа өмсөөр байгаа билээ. 1978 онд Calvin анх загварт жинсэн хувцсыг толилуулсан. Хямд унтын энгийн нэг өмсгөлтэй байсан жинсэн хувцсыг жинхэнэ урлагийн бүтээл болгож хувиргасан юм. Calvin Klein жинсэн хувцсан донжлог бөгөөд жинсэн өвдний арын халаасан дээр сахин шошиг байрлуулж жинсийг хар өнгөнд оруулж бий барьсан этгэ загваруудыг бүтээжээ. Эдгээр загварууд нь Calvin Klein брендийг дэлхийд тодор таниулж асар их амжилтыг дагуулж чадсан юм. Гэхдээ 1980 онд Calvin жинхэнэ шуугаан тарихаар халуухан жинсний сурчлагаа хийсэн нь Америк даяараа шуугаан дэгдэж хүмүүс хэтэрхий ёс бус байна хэмээн шүүмжилсэн учраас Calvin түр хугацаанд жинсний үйлдвэрлэлээ зогсоосон байдаг. Харин 1998 онд дахин үйлдвэрлэл нээсэн бөгөөд Calvin Klein-ий жинс 70-80-ад онуудад Америкт жинхэнэ хувьсал болж Америк даяар дүйдлэн зарим газар хориулагдаж байсан ч дэлхийд даяар залуусын дуртай стайл pop соёлын бэлэг тэмдэг болж чадсан. Тэгэхээр бидний сайн мэдих баримт skinny jeans, Jason jacket Calvin Klein-аас үүдэлтэй байх нь. Мөн Calvin өргөн резен дээр Calvin Klein гэсэн бичгтээ ирчүүдэд зориулсан дотор хувцас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь залуусын дунд жинхэнэ домог болж чадсан. Бидний сайн мэдхээр ирээдүрөө буцна кинон дээр хүртэл Calvin Klein нэр тод гардаг шүү дээ. Мартигийн ээж нь түүний дотор өмдөн дээр Calvin Klein гэх бичгийг хараад нэр нь Calvin гэж ойлгоод тэрээр киноны турш Мартиг Calvin гэж дууддаг. Энэ нь Calvin Klein-ий нэр ямар хэмжээнд pop соёлд нөлөөлж байсны нэг жишээ юм. Мөн Calvin хэний ч өмнө сэтэж хийгээгүй хүйсгүй загварын хэм маягийг залуус зориулан гаргасан анхны дизайнер юм. Calvin загварын чиг хандлага өөрчлөгдөх болгонд оновчтой өөрийн шин шийдлүүдийг зоригтойгоор танилцуулж байсан. 1994 онд гарсан CK1 нэртэй үнэртэй ус нь эрэгтэй эмэгтэй аль нь ч түрхэж болохоор байсан нь дэлхийд даяар бүр үнэртэй усны салбарт домог болж чадсан. Calvin 30 гаруй жилийн турш тасралтгүй ачаалттай ажиллаж эрүүл мэндийн стресс компани өрийн дарамт хүн жижиг дизайнеруудын студ нь корпорацийн хэмжээний систем болж хэд томорсон зэрэг шалтгааны улмаас бизнесийг цааш өөрөө удирдах боломжгүй гэж үзээд 2002 онд брэндээ PVH корпорацид зарсан байдаг. Тэр бизнесээс бүрэн гарсан ч хувийн амьдралдаа төвлөрөн нам гүм амьдарч байгаа бөгөөд одоо архитектор, арт, интерьер, хувийн төсөл дээр ажиллаж байгаа билээ. Calvin өнөөдөр 80 гаруй настай. Тэрээр ганц дизайнер гэхээсээ илүү өөрийн нэрээ дэлхийн хэмжээний брэнд болгож чадсан хүн юм. Одоо Calvin Klein брендийг шинэ удирдлага дизайнерууд хөгжүүлэлт хийж бүх үйл явцыг хариуцдаг болсон. Мөн түүний нэрээр гардаг High-end Runway коллекцид 2019 оноос түр зогсож байсан ч 2025 онд дахин таснаг гарсан. Calvin Klein өөрөө хаяа олонний өмнө үзэгдэж түүний бүтээсэн мод нэр нь брэнд болон үлдсэн ч
Түүнийг загварын ертөнцөөс бүр мөрсөн холдоогүй харин өөр төвшөнд оршин байгаа Ахмад дизайнер гэдгийг баталж өгсөн юм. Загварын талаарх сонирхолтой баримт түүх хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.